За диаграм байгуулах 6 дугаар даалгавар. За тэгэхээр VT дээр изотерм, изобар, изохор, изобар гэсэн дөрвөн процесстэй битүү цикл процессын диаграмыг өгсөн байна. Өөрөөр хэлбэл 2 изобар. За энэ 3 процессын 3 үндсэн тэгшил мөн хамаарлын графикууд. За бүгдээр нь 3 үндсэн тэгшил болон графикаа ашиглаад VT дээр байгаа цикл процессыг PV, PT дээр байгуулна. За энд 1 изобар, 2 изобар. За тэгэхээр ер нь бол 2 изобар процесс зурагт нь тодорхой. Изобарын хамаарлын график нь PV дээр хэвтээ хамаарлын шулуун үүсгэн. Өөрөөр хэлбэл даралт тогтнолоо эсвэн өөрчлөгдөж байгаа учраас. За PV дээр гипербол ганцхан зургадаг. Энэ бол изотерм. За энэ изотерм процесс. Изотермээр эсвэн ихсэж байгаа. За эсвэн ихснэ гэдэг маань процессын маань чиглэл баруун гар тишээ гэсэн. Өөрөөр хэлбэл ийм байна. За изотермийн дараа изобар процесс. Энэ бага даралттай изобар процесс. Энэ VT дээр изобар процесс координаттай шулуун байдаг. За тэгэхээр бага даралттай изобар процесс нь тийм ээ энэ P1 нь бага даралт байна. Изобар процесс нь их даралтай изобар процессээс үнцгийн коэффициент нь их байдаг. Өөрөлдвөл их босоо гэсэн. За тэгэхээр энэ бага даралтай изобар одоо бага даралтай изобар процессыг өгдөн. Энд эзлэхүүн багасж байгаа. Эзлэхүүн багасж байгаа учраас процесс нь чиглэл зүүн гар тишээ. За юм байна. Дараачих нь изохор процесс юм. Изохор процесс эзлэхүүн тогтмол. Изохор чин PV-ийн хамаарал дээр босоо шулуун хамааралтай. Өөрөөр эзлэхүүн тогтмолоор даралт өөрчлөгдөнө гэсэн хамаарал нь босоо шулуун хамааралтай. За тэгэхээр энэ дээр процесс нь чиглэл дээшээ багах болно. Өөрөөр хэлбэл энэ температур ихсэж байгаа. Изохороо температур гэсэн. Изохорын тэгштэл энэ. Температур гэсэд даралт ихсэж ийж энээр харьцаа тэнцвэх хэвээр. Тийм болохоор даралт ихсэн. Өөрөөр процессын чиглэл зүүн. Процессын чиглэл дээшээ гэсэн. За сүүлийнх нь их даралттай изобар процесс. Изобараар эзлэхүүн температур хоёулаа ихсэж байна. За энд эзлэхүүн ихсэх учраас процессын чиглэл баруун гар тишээ. За ингээд бүгдээр VT-гийн хамаарлын графикийг PV дээр байгууллаа. Одоо PT дээр байгуулъя. За 2 изобар процесс байгаа. За эхнийх нь энэ бага даралтай изобар процесс. Бага даралтай изобар процесс энэ. Энэ дээр бага даралтай изобар дээр температур багасж байгаа энэ. Температур 100 градус багасж байна. Тийм учраас температур 100 градус шиг чиглэл зурстай. Дараачих нь энэ изохор процесс. Изохороор даралт энд ихсэж байна. Энд изохороор температур ихсэж байна. За тийм болохоор даралт температур хоёулаа ихсэж байгаа учраас баруун дээшээ процесс мэт чиглэл зурагдана. За дараа нь изобараар энд температур ихсэж байна. Тийм учраас баруун гар тишээ. За сүүлийнх нь изотерм. Изотерм процессын диаграм PT дээр яг хоо температур тогтнолоор даралт өөрчлөх учраас босоо хамааралтай шулуун үүсдэг. За ингээд процессын чиглэл маань яг хоо энэ изобараар изотермээр даралт энд багасж байгаа. Даралт багасж байгаа учраас процессын чиглэл доошоо байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.